Тэгэхээр Монгол улсын хувьд одоо Transparency International олон улсын байгууллагын гаргадаг авилгын индексээр бол сүүлийн хэдэн жил бол дандаа байр ухарж байгаа юм харамсалтай мэдээлэл байгаа. Хэдийгээр манай улсын одоо хүн ам, эдийн засаг ингээд тасралтгүй өсөж байгаа сайн үзүүлэлт боловч авилга одоо буурахгүй өссөөр байгаа нь бидний энэ хөгжлийг одоо хойш нь боомлж байгаа, удаашруулж байгаа гол хүчин зүйл юм. Бас нэг харамсалтай зүйл бол бас авилгатай тэмцэх газар бол бас олон улсын байгууллагатай хамтарч энэ өсвөр үеийнхний дундах нь авилгын ойлголтын талаар судалгаа хийсэн байсан. Үүнд бол одоо өсвөр үеийнхэн бол авилга бол ерөнхийдөө бас байдгал зүйл мэтээр ойлгосон байгаа нь бол маш харамсалтай үр дүн юм. Авилгатай нийгэм, авилгатай улс төр, авилгатай төрийн тогтолцоог бол хүн бүр бид нар өнөөдрийнхөө бас оролцоогоор бий болгосон. Тэгэхээр тогтолцоог бол хүн бүтээж, хүн нураадаг гэдэгт бол миний хувьд бол итгэдэг. Тэгэхээр одоо хүчтэй, одоо хяналт шаардлага өндөртэй иргэний нийгэм хэвлэл мэдээлэл одоо оролцоогоо нэмэгдүүлснээр бид нар энэ авилгын торыг бол таслах боломжтой гэдэгт миний хувьд итгэдэг. Зөв зөвхт шударга зөв.